За тэгээд манай зочин бэлэн болсон гэдэг мэдээллийг бит хоёрт сая өглөө. Тэгээд өнөөдрийн зочин маань Баянзүрх дүүргийн эмнэлгийн сэргээн засах уламжлалтын эмчилгээний тасгийн уламжлалтын их эмч, ангаах ухааны магистр, уламжлалт ангаах ухааны ахлах зэрэгтэй эмч профессор таныг студид орж байна. За бид бол мэдээж хаврын оройн хавар ирлээ. Тэгэхээр энэ өдрүүдэд ер нь биеэ хэрхэн тойглох, эдэн ундагаа хэрхэн зооглох талаар эмчтэйгээ ярилцах болно. Танд өдрийн мэндийг хүргэе эмчээ. Бидний урилгыг хүлээн авсанд их баярлалаа. Чихвчээ зүгээд микрофоноо өөртөө ойртуулад тогтоо суугаарай. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд. Яаж эхлүүлж байна да? Тэгэл өнөөдөр ч ажил дээрээсээ наашаага тэгээд таад урилгыг хүлээж аваад тэгээд наашаа явлаа да. Цагаасаар сайхан. Сайхан шилжүүлсэн. Сайхан. За бид таныг бол тань түрүүхэн танилцууллаа. Гэхдээ та өөрийгөө бас илүү дэлгэрэнгүй танилцуулаад яг энэ эмч те сайхан уламжлалтын эмчээр хэдийн хугацаанд ажиллав, хизэнээс ажиллах болсон энэ талаараа бас ярилцлага эхлүүлэе гэж бодож байна. За би бол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн уламжлалтын их эмчээр ажилладаг. Бүрэн төрж өгдөг бүрсрэн байна. Би одоо Баянзүрх эмнэлэгт 17 оноос хойш ажиллаж байна. Одоо нийтдээ бараг 10 жил болж байна гэсэн тийм. Одоо бид нар хаврын улирал хүний бие махбодд одоо ямар нэгэн өөрчлөлтүүд одоо мэдээж явагдаж байгаа л да тийм. Тэгээ ер нь бол яг ямархуу бас та бидэнд дэлгэрэнгүй бас ингээд ер нь хаварт бол ийм онцлог биеийн өөрчлөлтүүд явагддаг талаар та бидэнд хэлээд өгөөч. За илүү нэг хүмүүст ойлгохдохоор энгийн үгээр тайлбарлах юм шиг тий. Одоо бид нар чи ер нь бол манай Монгол улс маань эрсдээс уур харамсгалтай тий. Одоо бидний амьдарж байгаа бас нэг гиг ингээл хүүтэн зас орол ингээл хүүт. Тэгээ одоо энэ өвлийн улирлаасаа хаврын улирлуу шилжиж байна гэдэг маань ерөнхийдөө болохоор бид нар хүүтнээсээ жоохон дулаан бүс рүүгээ орох чинь гэсэн үг тий. Тэгэхээр бид нар маань бас бие махбод маань хүүтнийхээ улирал тасан цогцсон байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо хавралгаа шилжихээр бид нар мэдээж хэрэг одоо бие махбоддоо дагаад хоол боловсруулах зам буюу одоо бид нар чинь ер нь бол эрүүл амьдрахын үндэс маань ерөөсөө хоол. Хоолоо зөв тохируулж одоо цаг улиралтайгаа зөв тохируулж идчихэж бид нар эрүүл байна. Өвөл цагт бол бид нар ерөөсөө одоо өхрийнхөө махыг, хоньныхоо махыг одоо мах түлхүү хэрэглээд нь шүү дээ. Хавар цагт болоод ирэхлээр энэ маань болохоор одоо уламжлалтаар бол бадган хариуддаг цаг гэж үздэг байхгүй. Тэгэхээр энэ үед бид нар ядарн, суйлдан, нойр мөглөн, ийм шинж тэмдгүүд илэрнэ. Энэ үед болохоор ерөөсөө шүл устай хоолунд идэнэ. Энэ маань болохоор яах вэ гэхээр сайхан багаар өөртөө шингүүр сайтай бие махбоддоо тасан цогцоход зориулагдаад тийм махаа бол одоо өвөл цаг шиг төдийлөө амир хэрэглэхгүйгээр махаа жоохон багасгаад тэгтээ ерөн шүл устай хоолундаа багаар шимтэй хоолоо багаар иднэ л гэсэн үг юм. Та сая яранда бадган аривднаа гэдэг чинь те энийг бас уламжлалтаар явдаг хүмүүс маань бол их сайн мэдж байгаа. Гэхдээ мэдгүй үзэгчд маань ах юм бол бас илүү дэлгэрүүлээд яриад өгөөч тийм ээ. Бадган гэдэг маань болохоор одоо ерөнхийдөө хүний бие махбодыг уламжлалтад бол одоо ингээд эдээ ундаа, явдал мөр, эм, засал гэдэг ийм дөрвөн зүйлээр засдаг байх юм тийм ээ. Тэгэхээр нэгдүгээрт одоо бидний биений өрөмц онцлог гэж юм байна. Уламжлалтад болохоор хий, шар, бадган гэдэг нэг гурван зүйлээр төлөөлүүлж байна. Хийн цаг, бадганы цаг, шарын цаг гэдээ хуваачдаг байхгүй. Тэгэхээр улирлыг ч юм уу адилхан ялгаагүй тэгээ хуваана. Тэгэхээр одоо энэ хавар цагт болохоор бадган дэлгэр хий харивддаг цаг гэж үздэг байхгүй. Тэгэхээр бадган гэдэг зүйл маань өөрөө хүнд мохлог бэлэг чанартай. Тэгэхээр энэ бэлэг чанараа дагаад хүний бие махбод түрүүн би хэлсэн шүү дээ. Нойр мөлдөг, нозоордог, ядардаг, унтмаар болоод идэг тий. Энэ бүх зүйлүүд маань яг энэ хавар цагт өөрт үүсээд идэг байна. Тэгэхээр энийхэн эсрэг хэдүүлээ одоо багаар нойрмөл багаар хоол шимтэй хоолундаа идэх нь байна. Хамгийн гол нь нөгөө нойр гэдэг юм бас их чухал. Яг сайхан орой бид нэг 10 цагт одоо хилээд байгаа шүү хүмүүс. 10 цаг гэхээ сайхан орондоо ороод унтах бэлтгэлээ хийгээд унтаад өглөө 5 цаг 6 цаг гэ босоход хүн ядралтгүй гоё амарцсан сэргийг босч ирэх нь шүү дээ. Тэгэхгүй тэгэл 12 цаг 1 цаг гэд бид нар унтлаа тий. Өглөө бид нар 7 гэ бослоо. Ямар ч амарсан мэдрэмж байхгүй. Нэг л сайхан нозоо орсон нойр мөс хүмүүс босч ирээд. Тэгэхээр энэ дээрээ бол бидвэл хамгийн нэгдүгээрт одоо
хоол ундаа анхаарч байгаа юм чинь хоёрдугаарт бид нэр явдал мөр гэж хэлээд байна. Явдал мөр гэдэг маань болохоор өөртөө сайхан таатай нөхцөл байдлыг үүсгээд өөртөө амрах цагийг ажил амьдралаа зөв зохицуулна л гэсэн үг. Ингээд ирэхээр бид нар өглөөнд ирч хүчтэй сайхан босоод ирнэ л гэсэн үг байхгүй. Хоол унд гэдэг нь мэдээж хүмүүсийн мэдж байгаагаар хоол хүнс байх нь шүү дээ. Өдөрт авч байгаа шимт ижилээ зохицуулах нь. Явдал мөр гэдгийг би бас нэг төдийлөө юу хэлээд байна гэсэн чинь өөрийнхөө ажил болон амралтыг зохицуулах засал им гэжсэн. Им гэдэг нь им гэдэг нь болохоор уламжлалт. Им гэдэг маань болохоор юу хэлж ийм гэхээр тан имчилгээ хэлнэ. Одоо бадан салтыг арилгах тан гэж байдаг байхгүй юу? Жамс 4, жамс 6 гэл эдгээр маань ер нь яах вэ гэхээр жоохон нөгөө нэг ийм давс юу орсон юм орцтой юмнууд байдаг. Жоохон туулгах, гүйлгэх ч гэдэг юм уу те. Гэхдээ энийг нөгөө имчилгээний зориулалтаа хэрэглээд ирэхлээр одоо хит ингэж гүйлгэх, хит их туулгах тийм имчилгээ бол биш. Одоо нэг хэсэндээ хүнийг өдөр болгон өвтгөн гарах хэрэгтэй байдаг бол тэрийг л гаргаад байна гэсэн утгатай байхгүй. Тэгэнгүүт засал гэдэг дээр юуг ордог вэ гэхлээр ерөнхийдөө нөгөө одоо уламжлалтын эмч нар чинь ингэдэг штэ. Судас шээс барьж үзнэ тий суцаа барьж үзнэ шээсээ ингээд шинжилнэ гэдээ ярьж байгаа шин. Суцаа барьж үзээд үнэхээр энэ хүний судас одоо ингээд туулга имчилгээ баг зэрэг хийчихэд болох юм байна ч гэдэг юм уу тий. Үнэхээр энэ хүнд одоо энэ бадган салтын ер нь бол бадган салтын ярилцлагын тулд туулга имчилгээ жоохон хэрэгэлдэг. Гэхдээ хавар цагт туулга имчилгээг төдийлөн хүнд нь тохируулна. Одоо энэ пүрэс өрөнд энийг л хийчих ёстой тий. Ундрмаад энийг л хийх ёстой гэд ингээд заацсан ном юу байх ёсгүй байхгүй. Эхлээд хүнээ үнэлнэ штэ үзэн тий. Энэ хүнд маань ийм бэлэг чанарууд нь их байгаад байгаа юм байна. Эндээ тохирсон энэ имчилгээ хийя гэд хэдүүлээ үзчихэж болж байгаа. Тэгээд засал имчилгээ гэдэгт нь болохоор манай уламжлалч юм болохоор хануур, туулга, зөв имчилгээ янз бүрийн засал имчилгээнүүд гэж ордог. Ингэж хүнийг цогцоор нэмжлэнэ л гэсэн. Одоо энэ хаврын цагт идэхэд одоо тохиромжгүй идэ зоог гэж бас байна уу? Идэхэд одоо илүү тохиромжтой бас идэ ундаа гэж гэвэл та бас юуг нэрлэх вэ? За хэдүүлээ эхлээд нөгөө тохиромжгүй хүнснээсээ эхлэе тийм ээ. Яг одоо энэ хаврын цагт бол тохиромжгүй хүнс маань ерөөсөө нөгөө одоо юу гэдэг өөх тостой хоол унд хит их одоо манайх чи махны хэрэглээ айгүй ихтэй ус орно шүү дээ. Тэгэхээр хитрхи их одоо нөгөө аим айхтар ингээд удцсан одоо юу гэдэг нөгөө ичи аваад бид нар ингээд удцсан. Одоо хавар цагт бол ерөөсөө адууны мах, ямааны мах гэдэг юм уу тэр зүйлүүдийг ер нь бол идэхгүй байх нь зөв. Одоо яг идэх ёстой хоол хүнсэнд юуг орох вэ гэхээр сайхан борив тогны шүл гэж бид нар ярьдаг та тий. Борив тогны шүл гэдэг маань яадаг вэ гэхлээр одоо мах чанаал нөгөө амар өвтгөн шүлийг хилээд байгаа юм биш шүү дээ. Тэр маань яадаг вэ гэхлээр махаа чаналаа. Бид нар махын сайхан шулаад авлаа. Борив тог нөгөө чөмгөө гаргаад авлаа. Энийгээ дахиад жоохон чанаад тэгэнгүүт айгуу гоё тийм тунгалаг цагаан шүл гарна. Энийг бид нар ууж хэрэглэнэ гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тэгээ халуун ногоо одоо манай хүүхдүүдийн хэрэглээ бол нөгөө одоо энэ пицца, дахиа тэг хийж uuсан ундаа чихэрлэг хүнс эднүсийг бол ер нь бол хэрэглэхгүй л байх хэрэгтэй. Одоо тэр халуун ногоо гэдэг юм чи ерөөсөө манай улс оронд бол төдийлөн ялангуяа хавар цагт хуурай уур амьсгалтай байдаг шүү дээ. Энэ дээр бол халуун ногоо нэг хайхтар төдийлөн хэрэггүй гэсэн үг байхгүй тий. Зөв. За тэгэхээр эдэн ундааны хувьд бол бас нэг хориглох гэхээс илүү ер нь ямаа бол адууны махыг бол төдийлөн хэрэглэх нь тохиромжгүй баах нь байна. Халуун ногоотой эдэ зоог бол одоо сүүлийн үеийн их Азийн нөгөө орнуудын тий соёлоос ороод ирснээс бол болоод бас бид халуун ногоог түлхүү хэрэглэдэг болсон байна. Бас хаврын улиралд бас дэмий яах нь байна. Тэгэхээр хаврын ядаргаа гэж бас нэг зүйл бас яригддаг тий. Бас хаврын салхи хавирга нэвтэй гэж бид бас ярьдаг. Тэгэхээр энэ үеүүдэд бас хүмүүсийн нийтлэг гаргаад идэг алдаа та юу гэж хардаг вэ? За жишээ нь одоо ингээл цагаан сар боллоо гэхэд эрүүл мэндийн салбарт ирсэн дуудлага 60%-аар ихссэн байна. Энэ нь одоо буруу хооллолттой холбоотой нойр булчиргааны цочмог өрөөслөөс болоод бас их дуудлага мэдээлэлүүд ирсэн байна гэдэг ч юм уу. Тэгэхээр яг цагаан сар боллоо. Үүний дараачаас та бүхний ажил бас нэлийн овоордгоо. За тэгээд мөн одоо манай иргэдийн дунд хаврын улиралд бас гаргадаг бас түгээмэл алдаануудын талаараас ярилцвал тий. За
Ер нь бол ийм байхгүй. Одоо яг саяны таны хэлдэг үнэн ба. Тэ яг ингээд цагаан сар, баяр наадам, цагаан сар гэхгүй л тэ ер нь тэгэл баяр наадам янз бүрийн юм боллоо. Эмнэлгийн ачаал сүлд нь 100% ихсчдэг тэ. Энэ маань юу гэхээр ерөөсөө манай монголчуудын буруу холбоотой л холбоотой байна. Сая одоо энэ цагаан сар гэдэг маань ерөөсөө бууз, банш, махны юу болчихж байгаа тийм ээ. За яг хөө бууз, банш юмаа бид нар идэж болно шүү дээ тэ. Идчихлээ, өвлийн үйлрэл идлээ. Араас нь бид нар дандаа хүүтэн юм уудаг. Ерөөсөө араас нь те хийжүүлсэн ундаа айраг арих гэл ингээл ороод ирдэг те. Энэ маань болохоор ерөнхийдөө яадаг вэхээр нойр булчирхай гэдэг байгаа тэр зүйлийг чинь ерөөсөө л баг одоо хатуугаар хэлвэл баг ингээл нөгөө эсийн өхөл үүсгээл ингээл бүр амар дараа. Ерөнхийдөө бидний гол зорилготой юм хэлэх гээд байгаа юм юу гэхээр өөх төстэй хоолыг бид нэр тодорхой хэмжээгээр идэх ёстой. За идэх ёстой цагтаа бид нэр өглөөхийн цагтаа сайхан шүлтэй устай хоол ундаа идчихнэ. Араас нь бид нэр хизээж хүүтийн юм уу уух ёсгүй. Тэ хүүтийн юм уухлаар ерөөсөө гизийн одоо тэр хоол боловсруулах зам дээр чийсэн өчнөө өөх тос ороод ирсэн багчил одоо хідэл бодё л та тий өөх тос айгуу сайхан идсэн ингээл зөндөө байж идэл дээрэс нь хүүтийн юм зарцсандаа мэдээж хэрэг тий ходоодонд ороод тэр яах вэ ер нь бол ингэж ярьдаг хоол боловсруулах зам буюу одоо ингээд бид нар нэг ширхэг бууз идлээ ходоодон дотор ороод тэр маань эсэлдээд ангижраад ингээд цаашаа шимэгдээд ингээд явах хэвээр тий нэг ширхэг бууз маань 3 болтлон эсэлдэж ангиж задардаг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт дээрээс нь бид нэр хийж үсэн ундаа ууч, айраг ууч, архиуч тий. Тэгэнгүүт тэр маань ерөөсөө бүр тэгээ хоол боловсруулах замыг бүр ингээд амар өвчлүүлэх өндөр механизм болж. Тэгэнгүүт хоёрдуурт яадаг вэхээр нөө манайхын ч хавар болсон, хаврын баяр цагаан сар боллоо. Нүцгэл. Хувцаа нэмгэлч тий. Ихэнхэн шалдан нүцгэнгүүгээл ингэж. Одоо тэгээ ихэнх хүмүүсийг ингээд харахлаар нэг нэмгэн дэлэн өмссөн нүцгэн яваад байгаа шүү дээ. Зарим нь ингээ ямар ч оролт моролт зүүхгүй зарим бүр шагаа гаргацсан ч хүмүүс зөөж байгаа. Энэ маань юу гэхээр түрүүн би нөгөө явдал мөрг ярьжсэн шүү дээ. Хавар цагт даарахгүй. Хавар цагт ялангуяа эмэгтэй хүн, эрэгтэй хүн гэж ялгаад авах юм байхгүй. Ер нь даарах ёсгүй. Хавар цагт ч өөрөө хий хуримтлагдж идэг цаг. Тэгэнгүүт энд хавар цагт даараал хөрөөл шимгүү хоолунд идэлэх юм бол хий хүний бид хуримтлагтаал. Тэжээснэ сайхан намар болонгууд нөгөө хуримтлагдчих юм аа задраад одоо нэгсэндээ өвчлөл болж өгснө гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар хавар цагт ялангуяа эмэгтэй хүн бол хүзөө бүсэлхий шагаагаараа даарах ерөөсөө ёсгүй байхгүй. Хүзөө бүсэлхий шагаа. Тэгсэн одоо ч нөгөө шагаа онгорхой гутал өмсдөг болсон байна тийм ээ. Одоо ингээл хүүхдүүдийг харахаар одоо ерөөсөө гараал харахад цахын хүүхдүүд ерөөсөө зүгээр ингээ шагаа нийл тий бүслэгийн нийл ийм хүн хүртэг өмссөн фүүз өмссөн тэгээ оролт зүүсэн юм байхгүй. Ер нь бол эмэгтэй хүнд яадаг вэ гэхээр өвчин үүсгэх салхи гэж нэг юм уламжлалтад байгаад идэг. Тэр маань болохоор шилэн үзүүгээр орох. Пинчи буюу одоо энд салхины үүд халах гэсэн. Бүслэгийн нуруу байх нь тэгээ шагаа байх. Эднүүсийгээ сайхан хамгаалаад дулаахан ингээ яваад ах юм бол эмэгтэй хүүхд бүр давсагны өрөвсөл янз бүрийн юмар өвдөх нь бага байна гэсэн үг байна. Эрэгтэй ч ялгаагүй. Ялгаагүй. Одоо үгүй ер нь бол ялгаагүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хавар цагт даарахгүй байгаа ч дулаахан сайхан хувцлаач шимт хичээлтэй хоол унд идээч баг багаар сайхан борив тогныхоо шүлтэй хоол унд идэж болж шинэ мань юм ах тий янз бүрийн юм идэж болж шүү дээ. Хурц тийм одоо даршигсан бүтээгдэхүүн, даршилсан махч гэдэг юм уу, адууны одоо тийм юусын мах цах бити идээсэй л гэж хэлж байгаа байхгүй юу? Ер нь хаврын цагт тэгэхээр адуу бас дими. Адуу ч юм бол ерөөсөө нөгөө адууны махны чанар ч өөрөө халуун чанартай мах. Тэгэхээр тэр халуун чанартай махыг яг өвлийн цагтаа идэх хэрэгтэй. Зөв. Одоо хүмүүсийн дунд нэг юм яриа байна л да тий. Одоо намайг хий давмгаалсан хүн гэсэн гэдэг ч юм уу тий. Тэр ойлголтын талаар та бас нэг үзэгчдэд яг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Яаж тэр одоо хийн давмгаалсан байна уу, бадхан давмгаалсан байна уу, тэрийг яаж үзэж мэдээд идэв? Ямар хүмүүн өөр идэв? Одоо жишээ нь намнан бит хоёрыг хараад үзээд хэлэх боломжтой байдгүй.
боломжтой. Шууд суудас барих байдаг бах тийм үү? Ерөөсөө уламжлалтчин болохоор онцлогоо нь болохоор суудас барих. Тэ гол нь судасаа барьж үзнэ. Тэгээ хоёрдугаарт нь одоо шинжлэх аргууд нь бас байдаг л та харах үзэх шинжлэх гэдэг. Энэ аргуудаас хамаарна. Уламжлалтын эмччин болохоор сайхан судасаа бариад үзэж байна. Судасаа бариад үзэхлээр энэ хүн маань одоо хийн өрмөц чанар давмгай байна уу, судас нь хийхтэй байна уу, шар ихтэй байна уу, бадган ихтэй байна уу гэдгийг ялгаад үзэж байна. Хийн одоо хий шар бадган гэдэг зүйлийг болохоор ялгахад бол ерөнхийдөө одоо байна л та. Хэцүү юу? Ялах хэцүү. Нэг хэцүү биш. Тий, хэцүү биш. Уламжлалтын эмчнэр ч одоо олон жил сурж ээж бас эмч хүн болно шүү дээ. Тэгэхээр бас тэгэл тэрнийг харна. Одоо хийн өрмөц чанартай гэдгийг одоо жишээ нь нэгдүгээрт насаар байж болно. Хоёрдугаарт биеийн галбираар байж болно. Хүний гаргаж байгаа зан авираас байж болно. Жишээ нь юу байж болох вэ? Одоо хийн өрмөц чанартай гэд хэлэхлээр ерөнхийдөө туранхай байна. Харц нь хөхөлбөр байна, догтургүй байна. Судас нь одоо ингээ үе тасалдсан байна ч гэдэг юм уу те. Шээс нь болохоор ус шиг тунгалаг байна ч гэдэг юм уу. Ингээ гараад ирдэг. Тэгтээ мөн энэ хийн өрмөц чанартай хүмүүс ер нь бол энгийнээр тайлбарлавал маш амархан даардаг. Маш их ядардаг, нойргууддаг, ямарваа нэгэн хоол унд итгэж шингэхэд айгүй төвхтэй байна ч гэдэг юм уу те. Энэ тэнд нь хэрж хатгуулаад байна гэж ярина. Одоо өнөөдөр мөрөн өвдөд байлаа гэхэд маргааш тохон ч юм уу те. Нэг мэдгэд нөгөө тал нь ч юм уу ингээ өвдөд тах. Энэ нь болохоор хий буюу одоо тэнэгтийн ийм мөн чанар, бэлэг чанараар юу. Зан ашийн үед ямар байдаг вэ? Зан шүү жоохон докторгүй гэж үзсэн. Уул нь амархан юмд гомдно, амархан юмд баярлна ч гэдэг юм уу тийм ээ. Сэтгэл санаа нь ерөөсөө нэг сайхан доктортой биш байна гэсэн үг. Би нэг ойртод үзүүлчих үү? Болно шүү дээ. Шарын талаар та шарын хүмүүс ямар онцлогтой, бас бадган ихтэй хүмүүсээс ямар онцлогтой байдаг. Их сонирхолтой санагж байна. Шарынх нь болохоор одоо ерөөсөө яг эдэр насны хүмүүс гэж юм. Эдэр. Эдэр маань болохоор шарын эдэр юу аах вэ гэхээр өрмөс зан аашны хувьд хурц одоо 45 нас гэж явах юм чи хэдээс хэдэн насыг эдэр нас гэж уламжлалт дээр ч одоо юм чинь яг тэрийгээ сайн санд байдаг. Тэг ер нь бол 45 наснаас ч юм бол эд насндаа орно. Ер нь бол хий буюу одоо 70-аас дээш насны хүмүүсийг хийн өрмөц чанартай хүмүүс гэж өндөр насны гэж боддог шүү дээ. Тэр хүртэл бол баг шарын наслаар орох. Тэгэхээр ер нь бол яг үгээр шарын өрмөц чанартай ч уур уцаар ихтэй байх нь хөдөлгөөн нь хурдан түргэн байх нь тэгээ ерөнхийдөө шарын өрмөц чанартай хүмүүс нэг хурц өвчин гэдэг зүйлээр илүү их өвдөх гээд идэг бас тэр хурц өвчин гэдэг нь одоо юу хөө гэхээр элэг цэсний өвчин гэдэг юм уу одоо нүдний нөгөө нэг харц нүдний юугаар бас их хүнийг оншилж болдог хий өрмөц чанартай төр би хэллээ шүү дээ нүднийх нь харцсан докторгүй хөлбөрөнгөтэй байна шарынхан болохоор нүдний эсгэлэр нь жоохон шардуу тий нүүр цанаа шарангуу бие махбодын хувьд ч гэсэн жоохон махмиратай ч юм уу тий бүр айхтар тарган хүмүүсийг бас тэгж хэлэхгүй л тэгээ ер нь бол нөгөө элэг цэсний өвчнөр өвдлөх магадлал бас айгүй өндөртэй өдр гэж үздэг. Шар болон хий ингээд холилдсон байна гэж бас байх уу? Яг зарим шинж тэмдгүүд нь надад хоёулын л байгаад байна л та. Ер нь бол хүний бие махбод бол заавал холилдно. Тийм байна тий. Хий шар илүү давмгаалсан гэдэг юм шүү дээ. Тий. Хий шар бадган гэдэг зүйл маань ерөнхийдөө хувь цэцүү байж ч хүн эрүүл саруул байна, эрүүл бие байна гэж үздэг. Ямар нэгэн шанжин давмгаалаад ирэхээр түрүүний хоёулангийг ярьж штэ тий. Энэ хий өрмөц чанартай хүн юм байна гэдгийг одоо бүр тусгай юм асуумжийн аргач бас байдаг. Хүнээрээ ингээл бүглүүлээлт тий. Тэгээд нөгөөхөө тоолоод үзгээр энэ маань хий өрмөц чанар ихтэй хүн байх нь байна. Бадган ихтэй хүн байх нь байна. Шар ихтэй хүн байх нь байна гэд бас тодорхойлж. Тэгэхээр бадганы талаар бас нэг мэдээлэл өгөөч. Бадган ихтэй гэдэг маань болохоор юу вэ гэхээр ерөөсөө л харахаар хамгийн түрүүн бүдүүн тархан хүн. Зөв. Би юм байл та. За чи бадган юм байна. Буцаас уухгүй. Ер нь бол бадганы өрөмч чанартай хүн маань ерөнхийдөө жоохон махмира ихтэй байх нь байна, нойр ихтэй байх нь байна, хоол дунд байх нь нойр мөгдөө жоохон залхуу маягийн хүн байх нь. За манай намнаа тэгвэл бас эмчтэй. За чиний за эмчтэй зүг ярих юм. За ер нь бол судас барина гэдэг маань. Ой, за. Орчин хэдэн цаг унцъя? Их л хий.
Тарих нь 4 цаг ер нь их бага унтдаг та. шүү. Намна хэдэн цаг унтсан За хилээ гаргада. 4 цаг хаа. Хилийн харъя. За манай намнагийн үед болохоор ерөнхийдөө хий бадган юм байна. Яагаад тэгэхээр энэ маань болохоор ерөөсөө тарих гүйцэтгэх гоё амардаг юм байна. Унтсан ч гэсэн нэг айхтар юу ядгүй. Хоол боловсруулах зам дээр бол эцсийн даруйдаа нэг гоё сайхан хоо шингэдэггүй шинжтэй юм байна. Ууц нуруу их хөшдөг шинжтэй, өрөвслийн жоохон судастай байна л гэж үзэхээр юм байна. Ер нь бол манай хүн жоохон буруу холлоод идэх болтой байна, тийм үү? Чээж хорсож гин үү? Өвтгөн хатж гин үү? Интлийн юу бол бас жоохон шээс өмнөр ихтэй гараад ахыг бол үгүйсэхгүй байна. Тэгээ ерөөсөө ус уудгүй шинжтэй тийм. Ерөөсөө За илүү яах вэ? Уусноо яасан гэнэ. За үнэхээр Үний юм байна. Би одоо харин сүүлийн үед нь ус уух ёстой юм байна гэдэг зүйлтэй айгүй их бодож эхэлж байгаа. Тийм шүү дээ. Өдөрт ерөөс уухгүй байгаа юм байна. Ер нь жоохон өөрийг хянж үзсэн чинь. За ер нь бол айгүй хэцүү байгаа юм байна. Зүгээр шүү дээ. Ер нь бол нөгөө ингэдэг штэ нас залуу цус шингэн тийм ээж хүн ирүүл байна гэж үздэг тийм. Сүүлийн үед ерөөсөө ингээд шингэн юм уу гэл хүнд зөвлөн штэ. Тэнгүүд би өдөр болгон кофе уудаг. Өдөр болгон би тэгэл баг ингээд усуугаал ингэдэггүй усуудаг гэж хэлдэг хүн баг ховордоо кофе уудаг. Тэгэл би ундаа уудаг штэ. Би уудаг гэж нүдэс тэгээд байна. Тэнгүүд эн чинь нөгөө өөрт биеинд ашигтай зүйл ерөөсөө биш. Ерөөсөө биш. Усуугаа чи усыг ингээ ялангуяа хавар цагт бол нөгөө цагаан гатаа усууж болж байгаа байхгүй. Цагаан гаа чи өөрөө хүний хийг сайхан бадган састыг арилгаж өгдөг гэж үздэг байхгүй. Тэгэхээр ер нь нэг цагаан гаа нэг ганц зүсмийг нэг аяг усандаа хийгээд уугаад ахад бол бас л өөрийнхөө эрүүл мэндэд аягүй том анхаарч ийн гэсэн үг шүү дээ тий. Усууж ээж хүний биед усуун гэдэг юм чинь ус ирцээ нөхөд нь шүү бид нар. Тэгэхээр нөгөө цусмаа шингэрдэг байхгүй. Тэрнээс бид нар кофе уугаад ч юм уу тий нэг аяг сүү уулаач гэдэг юм. Энэ бол нэг цус шингэрнэ гэсэн бол тооцогдохгүй. Тооцогдохгүй. Бүлийн халуун усыг болох мулахыг зөвлөдөг тийм. Ялангуяа энэ хавар цагт бол цагаан гатаа ус байж болж байна. Өглөө хүртээ жоохон яг цэвэр зүгийн балтай ус байж болж байна бас тий. Тэгж ууж болно шүү дээ. Иргэдийн дунд бас нэг түгээмэл яригддаг, хилцдэг тий хоорондоо бас мэтгэлцдэг сэдв байдаг. Энэ бол зарим хүмүүст бол уламжлалт эмчилгээ таардаг. Маш сайхан таардаг. Гэтэл зарим хүнд бол уламжлалт эмчилгээ таардаггүй. Тан угаад бүр өвчнөн, ужиг өвчнөн сэтэрсэн тохиолдол их байна гэдэг ч юм уу тий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ? Энэ маань ерөөсөө одоо би сайн намныг үзээд оншилж чадчих штэ тий. Би үзэж штэ. Одоо энэ маань ийм хий шар ер нь бол хий бадган хоёр давмгаасан шар нь бол байна гэдэг. Уламжлалтын эмч гэдэг маань юун төлөө энэ хүний суцыг бариад үзээд байгаа юм тий. Энэ хүний шээсийг бид нар үздэг. Яг эмнэлэг дээр бол өлөө үеийнхэн шээсийг энэ аяган сайхан тавьж байгаа бид нар шинжилж айгүй үздэг. Тэгэхээр энэ хүндээ тохирсон эмчилгээ гэдэг юм хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ одоо жишээ нь би намнаа тохируулж, бүрөөсрөн тохируулж, дулмаа тохируулж имчилгээ хийвэл энэ асуудал гарахгүй байхгүй юу? Гарахгүй. Тэгмүүд биний нэг эмзэглээд байдаг юм вэ? Юу вэ гэхэлэр одоо уламжлалтын эмч нар одоо жишээ нь би бараг ингээд 6 жил эмчийн ангидаа сурлаа, 2 жил нарийслаа, дахиад ингээд ахлах зэрэгээ авахгүй ч хүртэл бид нар ингээд 8 жил ажиллаж, 9 жил ажиллаж бид нар ахлах зэрэгээ авах ирэх хүсдэг байхгүй. Тэрийг авахгүйч бид нар бас нэлээд л юм болж яж авна шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд гараал харахад барайны газар гэж байна тий. Бараал харахад массаж хийн, барай хийн, ингэн тэгнэ гэл байж. Тэгээ эднэрээс ингээ асуухаар яадгүй гэхээр 45 хоногийн курс, 30 хоногийн курс ч гэдэг юм уу тий. Тэгээд нөгөө хүнээ оншилж чадахгүй байж ээж хамаагүй имчилгээ хийдэг. Одоо түрүүний таны хэлдэг шиг тий. Юуг ингээл барьж авал барай хий, бомб хий, тийм юм хий, ийм хий. Иннээсээ болоод нөгөө тохирохгүй байгаа гэдэг юм чинь гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ард иргэдэд юу гэж хэлэх гээд байна гэхлээр хэрвээ та уламжлалт имчилгээг сонирхож байгаа бол уламжлалт имчч дээрээ очих ёстой. Одоо зүгээр нэг салууны барайч дээр очиж ч юм уу тий. Тийм байж болохгүй шүү дээ. Тэр чинь
уламжилт гэдэг цар хүрээжийн саанаа шал өөр юм байхгүй юу тийм. Тэрийг ингээд эвдээд байгаа учраас л энэ асуудал гараад байна уу гэж харж байгаа. Тэрнээс уламжилт имчилгээ тохирохгүй хүн гэж огт юм байхгүй. Тохируулж л хүндээ хийн. Засал гээд одоо маш олон зүү төөнүүр загаал имчилгээ гэдэг ч юм уу тийм олон имчилгээнүүд байна л да. Тэгэхээр хаврын цагт бас хийж болохгүй зөвлөлтгүй тийм заслууд бас байдгүй. Хэдүүлээ сая хоол ундны талаар ярьлаа. За мөн одоо явдал суудал амралтын одоо өөрийнхөө ажил амьдралыг хэрхэн зөв тохируулах талаар ярьлаа. Тэгэхээр одоо тэр нөгөө засал гээд байгаа энэ барайч вэ нөө зүү төөнүүр гал имчилгээ эдгэрийг бас хаврын улиралд хийхэд тохиромжтой байдгүй. Тохиромжгүй бас заслууд юу байдаг вэ? Хаврын улиралд болохоор ерөнхийдөө одоо энтэй нэг юугаад хэлчихээр хүүхнүүд гэх юм уу одоо ирчүүд маань ч гэсэн турна, хоосойн, мацаг барина гэж яриад байна тий. Энэ маань хаврын улиралд огт юм болохгүй. Огт юм болохгүй. Ерөөсө хаврын улиралд бол туулга имчилгээ буюу одоо тэр янз бүрийн ширүүн заслуудыг ер нь жоохон хордог байхгүй. Ялангуяа туулга засал байна, хануур байна, тийм ээ. Эднүсийг жоохон хорно. Яг сайхан ингээд намрын улирал нөгөө сайхан халууны улирал яваад ирэнгүүт чинь биднэрт хануур имчилгээ чинь болно, туулга имчилгээ чинь болно. Тэгэхээр эднэр бол болдог. Хавар цагт ерөөсө хамгийн гоё тохиромжтой имчилгээ чинь болохоор сайхан барай байж болж байна. Одоо барай гэх чинь дотроо халуун тосон барай, тийм ээ, сүүн барай, шимжүүлэх барай гэл ингээд олон байгаа шүү дээ. Эднүсгээ бид нэр хийж болно шүү дээ. Гал заслын имчилгээ чинь ч болно. Ер нь бол зүүн имчилгээ болно. Хамгийн гол нь хавар цаг жоохон ширүүн заслууд л болтгоо. Хануур, шивүүр, туулга засалч гэдэг. Бид нар ер нь жоохон хоройтой байдаг. Тэгэхээр нэг уламжлалт бас имчилгээний дараа гам барих гэдэг зүйл айгүй чухал юм байна гэдгийг би бас өөрийн биеэр саяхан ойлгосон л доо. Ягаад тэгэхээр би бас нэг засалд ороод тэгээд надад бас нэг гам барих юмнуудыг хийлсэн. Тэгээд би бас яг хийснийхэн дагуу одоо барьж чадаагүй маа. Нүг хийлгээд гэхгүй те. Нөгөө даарж болохгүй, хурж болохгүй, тэр хүүтэн ундаа ууж болохгүй гэсэн чинь би оройн аваачаад хүүтэн спрайт дутсан байхгүй юу. Өмнөд хийлгдэг шиг те. Тэгсэн би маргаашнаас нэхлээл миний хамаг би ингээд янгнаад засал хийж ямар засал хийлгэх гал засал хийлгэсэн. Тэгээд ингээд яс ингээд янгнаад, үе мөч янгнаад. Тэгээ яалтчгүй би тухайн үед айгу даараал, гадуур их яваал их маягилсан. Тэгэд бодохдоо нэр үнэхээр бас энэ дараагийн гам барилт гэдэг зүйл чинь имчилгээнээсээ илүү чухал юм байна гэдэг зүйлийг би толгоондоо бодож байгаа байхгүй. Хүн чинь нөгөө яг өөр дээр одоо зовлон ирэхээр л мэдэрдэг гэдэг шиг тийм. Яг л тэр үед за станер уламжлалт имчилгээ хийлгээл бол гам гэдэг зүйл чинь бас бараг 50% юм шүү гэсэн бодол орж ирсэн. Та энэ тал дээр юу гэж хэлэх юм аа юм чинь. Ер нь бол уламжлалт имчилгээ маань одоо хүнийг одоо толгой дустаа, хөлн дустаа гэсэн юм байхгүй шүү дээ. Хүний бие махбодын яг л эрүүл дээр. Тэгэнгүүт одоо энэ уламжлалт имчилгээ маань ерөнхийдөө хүний сувг хэрцийг дагуу сувг хэрц одоо бидний сувг хэрц гэдэг зүйлийг нээж үг ялангуяа зүү имчилгээнээр юм чинь яриа тий. Зүү имчилгээ хийхлээр толгойн оройноос ахуулаад хөлийн урдл хүртэл бид нар энэ хүнийхээ онцлоод ямар өвчнөд нь илүү их тавьж байгаагаас хамааруулаад сувг хэрцүүдэд холбож тавьдаг байхгүй. Тэгэнгүүт энэ маань ерөнхийдөө бүх сайхан нүкс үеийг онгойлгоод хүний цусны эргэлтийг 100% дэмжиж өгч чинь гэсэн үг байхгүй. Тэрэн дээр одоо тэр юмч маань хэлж байгаа шүү дээ. Гам бариарай, даарч үрж болохгүй шүү. Хүтэн нот юм уу жидэж болохгүй шүү. Ийм шүү, тийм шүү. Бүгдийн сайхан хэлээд хүмүүс сайхан гамаа барьж чадаагүйс болоод гам алдах гэдэг юм яг үүсдэг уламжлалт имчилгээн дээр. Уламжлалт имчилгээ чи хүнийг ерөнхийдөө гаднаас нь одоо Европ имчилгээ бол эм тариа хийж байгаа шүү дээ, тий. Уламжлалт имчилгээ чинь болохоор бие махбодыг чи өөрөө нь засуулж байгаа байхгүй. Тийм үү? Ер нь бол тий. Яг хүнийг зүү тавина гэдэг маань хүний биед биологийн итгэцгүүдээр зүүгээ тавиад чи итгэжүүлж байгаа хэлбэр. Тэгээд бусд одоо тэр гал засал гэдэг имчилгээ чи биен дээр чинь л гал асаасан шүү дээ. Тэрнээс би рүү чи янз бүрийн юм шахаж оруулж янз бүрийн юм хийгээгүй. Энэ маань өөрөө яаж ийн гэхээр нөгөө сайхан хийх уу дарагдаад нойр морь хүрэх энэ механизм хурж идэл чинь өөрөө сайхан хөнгөн ширүү юм хэрэглэж байгаа.
Хүүтийн бити хэрэглээрээ гингүүд чинь хүүтийн хэрэглээ. Битгий даараарэ гингүүд даарсан бод тийм. Тэгэхээр энэ маань ерөөсө дуумай буюу хүний ноён нуруу гэдэг юм чинь тэгшгэн байж хүн эрүүл байх гэдэг. Гал засал гэдэг юмыг яг тэр дуумай гэвээ нуруун дээр хийж байгаа зү. Тэгэхээр нуруун дээр хийж байгаа гэсэн тэр чинь нурууны чи харалдах бүх биологийн идэвхцэгүүдийг идэвхшүүлээд өчөж байгаа байхгүй. Уг нь бол тэгэхээр энэ дээрээ сайхан гамаа бариад дэмжлэгээ явуулсан бол өөрт 100% айгүй гой сайхан тогтоодгоо нүс. Гам барих өстой чухал юм бэлээ. Тэгээ ер нь бүх одоо уламжлалтын одоо тийм заслуудад айгүй чухал юм бэлээ гэдэг би бас өөрөө мэдэрсэн шүү. Надад болохоор сая ер нь үзлээ штэ тий. Ер нь тэгээд үзэхэд ер нь одоо яадгийн одоо би жишээ нь одоо саяны нөгөө хэлсэнчлэн зүгээр одоо хоол ундаа тохируулаад унтаж амархад зүгээр болох юм уу? Эсвэл ер нь заавал имжлэг хэрэгтэй байдаг уу? Ер нь бол яг ингээл уламжлалт дэмжлэгээ зохицоор нь хийя, бие махбодоо сайхан нэг эрүүлжүүлээд тэнхрүүлээд авъя гэвэл түрүүний миний хэлсэн шүү дээ. Идэ ундаа явдал мөр. Энэ нь танаас шууд шалтгааллах юм байгааз. Энэ засал гэдэг зүйлийг эмчин өөрөө гартаад хийн гэсэн үг. Тэгээд энэ дөрвөн зүйлээрээ чамайг засчээж чи сая эрүүл болно л гэсэн үг байхгүй. Ер нь бол тийм. Хаврын улиралд ялангуяа бас улирал солигдох үеүүдэд тийм хүмүүсийн сэтгэл санааны байдал дагаад дарвих, хөөрөх, за гуниглах, гутрах одоо шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр энийг ангаах ухаанд хэрхэн яаж одоо тайлбарладгийг за нөгөө талаа хүмүүс яг энэ улирал солигдож байгаа хүүтнээс дулаан руу шилжиж байгаа энэ үед сэтгэл санаагаа хэрхэн одоо тийм тайван амгалан байлгах одоо боломжтой байдгийн болоо. Одоо яг номон дээр бол одоо энийг бол нөгөө сэтгэл зохистой нөхдөд дулаан газрыг шүтүүлгээ бичсэн байдаг. За. Энэ маань болохоор хийн өргөн чанарт нь төвшүүлж байгаа. Тэгэнгүүт одоо хүнд бид нар ямар сэтгэл зохистой нөхдөд тийг гэл ингээх юмар ч юм байхгүй тийм. Тэгэхээр сүүлийн үед одоо бид нар бол өөрсдөө хорвол та юу хиймээр байна? Тэ? Сэтгэл санаа чи одоо жишээ нь би дуу сонсоо тайвширдаг гэж болно шүү. Та алхаа тайвширдаг гэж болно шүү. Зарим нэгэн хүмүүс нь одоо юу гэдгийг машинд тэрийг унаад ингээд явхлаар бас тайвширдаг гэж болно. Зарим хүн ном уншихаар тайвширдаг гэж болно тий. Тэгэхээр тухайн хүнд та яг яавал ингээд өөрт чинь та гоё таатай байдал үүсээд тэрнээсээ болоод та яаж ингэж happy байж чаддаг вэ гэдгийг асуудаг байхгүй. Би бол хүмүүсээс хөвчлэн дэж асуудаг. Тэгэхээр та дуртай юм аа л хий. Тэ дуртай юм аа л хий. Эсвэл нөгөө болохгүй бол бүр сайхан өөрийн нэг хідэн сайхан сэтгэл зүйтэй найзууд гэж байна шүү дээ. Тэд нартайгаа яад инээс бүр сайхан яриад хөөрөөд инээгээд ингээд яв. Хоёрдугаарт гэх юм бол ерөөсөө даарахгүй. Түрүүний миний нөгөө л хилээдсэн. Өөртөө сайхан таад би даарахгүй гэл амар зузаах хүмүүс бол баваагаад явах биш шүү дээ. Тэ өөртөө сайхан тохируулаад би юу өмсвөл гоё өөр таатай байна, даарахгүй байна, дулаахан байна тий. Ингээд яваад байх юм бол тэгэл. Одоо сая нөгөө цаг агарын мэдээлэл хүргэж хахад энэ 7 хоногт багахан сэрүүхэн байжгаад эх 7 хоногоос бол их сайхан хүүтний ирч суларна гэсэн мэдээллийг хүргэсэн. Тэгээд энэ бас завшаан дээр тий бас эмч маань бол дулаан хувцлаараа хэдий одоо дулаарсан ч гэсэн бас ерөн сайхан дулаахан л явах хэрэгтэй байх байна шүү дээ тий эмчээ. Даарахгүй л байх хэрэгтэй. Тийм хүүхдүүдийн хувьд бас нилээдгүй хувцаа зохицуулахгүй байх. За жоохон дулаарлаа гэхэд ингэрээ задгаа тавиал тий эцэг гэхийн нөгөө байнгын хараа хяналт байдаг учраас өвчин авах гад байдгаа. За сая та хэлж гин нөгөө охтууд маань шагаа бүрнөөсөө одоо нэмгэн явснаас болоод янз бүрийн өрөвсөл үүсэгч гэдэг юм уу, тенцдит болгоч гэдэг юм уу, иймэрхүү зүйлс болж гин. Хүүхдүүдэд бас зөвлөмжийг өгвөл тийм ээ. Хүүхдүүд одоо ер нь бол яг л хүн өөртөө тохируулаад хувцас өмсчих хэрэгтэй. Хамгийн гол нь миний зөвлөд идэг юм түрүүн би хэлсэн шүү дээ. Нэг нимхээ оролт орооч. Урт хаан хүрдэг өмсчи. Шагаагаа нэг далдалсан гутал өмсчи тий. Бусд газар нь бол одоо нэг айхтар дараад байх юм гайг. Ер нь бол яг нэг юм өвчин үүсгэх хортой салхи гэж яг уламжлалтын номон дээр байдаг байхгүй. Энэ ордог үүд хаалга нь ердөөл энэ гурав байдаг. Тэгээ сайхан нэмгэн малгай тавьчихад ер нь хүүхдүүд маань нэг айхтар дараад байгаа. Одоо тэгтээ энэ хүүхдүүд маань ерөнхийдөө хоолтонж буруу болоод байна, хувцалтанж буруу болоод. Шүл устай хоол ер нь л одоо бараг хүүхдүүд идэхэн болчих. Тэгэхээр одоо бас нэг талаараа нөгөө хүүхдүүд маань одоо биднийг бодоо сошиал ертөнц хөгжсөн юмыг судлах, шинжлэх арга дээр айгүй сайн болсон байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань бас зарим тал дээр хоолтон дээр бас их сайн хараад ингээ явж байгаа хүүхдүүд бас харагддаг.
Тэгэхээр ер нь бол нөгөө ямар ч юм хоёр талтай гэдэг шиг хаврын үлрэлч гэх юмгүй, зуны үлрэлч гэх юмгүй, өвөлж гэх юмгүй өөртөө сайхан таатай хувцлаа өмсөөд өөртөө сайхан хоол ундаа анхаарал идээд ингээд байвал хүүхдүүд маань эрүүл саруу сайхан байна л. Сая түрүүн нөгөө хийшэр бадгана гэснээс гадна нөгөө нэг хаварч өөрөө бадгана одоо ихсэн аривжин гэдгсэн шүү дээ. Тэгээ би ингээд сая нөгөө хоёлоо үзүүлэхэд бол минийх төр бол хий бадгана давангаа гэлтгсэн шүү дээ. Тэгээ яхаар гурав бадгана гэдэг нь болохоор нэг ингээд залхуурах ч гэдэг юм уу, тиймэрхүү ноцоорох ч гэдэг юм зүйл надад бол байдгийг. Тэгээ байжсэн чинь одоо сая ингээ хий бадган маань их байна. Минийх бол их байна гэдэг үед одоо ч нөгөө нэг бадганых нь ихлэнгүүд одоо би бүр ажиллаж хийхээ болт залхуурах юм шүү те. Тэгэхээр энэ бадганы эсрэг одоо ямар одоо хоол хүнс байна те, одоо цай унд ч гэдэг юм уу те, тэм зүйлс уламжлалт аргууд те, би нэг юм танк хэрэггүйгээр өөрөө бас одоо өөртөө л тэмцээд байл та. Тэгээд одоо тэгэхээр нөгөө нозоороо залхаараад байгаа хүмүүс маань бол бадгана гэсээд байгаа хүмүүс шүү дээ. Тэр энэний эсрэг одоо юу ямар арга хэмжээ байх вэ? Бадган хийгдэн гэдэг маань ерөнхийдөө бадганы юу гэхэлэр ерөөсөө л одоо таны үед бол би хэлээ те, зөв хоолноо хоёлаа жоохон буруу хооллоод байна гэж хэлсэн те. Одоо тэгэхээр яах вэ гэхэлэр өглөө сайхан шүл өстэй хоолоо идчихье. Ойр ойрхон баг багаар шүнгүр хоолоо идье тий. Тэгээ хамгийн гол нь жоохон тасгал хөдөө. Хүн хоол идчих штэ, өдөр сайхан хоол идлээ. Нэг 20 минут өөртөө тохирсон жоохон тасгал хөдөлгөөн хийгээд ингэнгүүт бие махбод өөрөө сэргээд ирнэ гэсэн үг. Тий. Тэгээ дээрэс нь одоо шингэн сайхан цагаан гатаа усаа ууй. Тий. Тэгэнгүүт чи нөгөө бадган саас даривдаад байгаа зүйл чинь багасгана штэ тий. Аха. Бас уламжлалт эмчилгээ дээр бас шар тосыг бас их төлгөө ашигладаг. За тэгээд шар тос бас ямар эртнэ гэдэг үлээ. Бас нэг гоё үг гэдэг юм аа. Тэрнтэй адилхан одоо танд сүүлийн үед одоо хэрэгжүүлж байгаа бас гоё аргууд тийм гэрийн нөхцөлд одоо хийж болох ууц арга уламжлалт аргууд байдаг бол бас үзэгчдэд бас сонирдуулаач гэж хүсэж байна. Сүүлийн үед залуучууд маань бас их цайндаа шар тос хийж уудаг болсон байна. Энэ нь бас тийм кофенд ч шар тос хийж иддэг бас уудаг болсон байна л да тийм. Одоо ерөнхийдөө ингэж хэлээд байгаа. Шүн бид нэр ингээ унтахлаар зүс маань ялгарна шүү дээ тий. Зүс ялгарна гэдэг чинь хоол боловсрол хамгийн том тогтолцоо. Түнгөө шүн хүний зүс чинь ингээд уутаа дүүрэн босоод дүүрээд ялгараад ирд юм байна л. Ялгарсан босгоо юм. Тэрэн дээр бид нэр өөхтөөс жоохон хойстрол идчихэж тэрийг ялгарсан байгаа зүсийг зүсний суугаар гадагшлуулна гэсэн үг. Ер нь бол тийхгүй ингээд ямар ч өөхтөөс идэггүй ингээд нэг аяхан ус уучаал ингээд гарч гүгээл ингээд явхлаар чинь нөгөө зүс чи ялгарсан байгаад байдаг. Зүсний суугаараа ялгармаар байдаг. Гэвч нөгөө ялгаруулах оролцоо байхгүй, өөхтөөс нь байхгүй болчиход байдаг. Тэгэнгүүт тэр маань яг зүснийхөө суугаар сайхан гадагшлахгүй нойр улчрахаар руугаа ходоод руугаа ингээд хаяад ийн гэсэн үг. Ялангуяа ходоо чи өөрөө хүчлэг орчим тий. Тэгэнгүүт зүсний хүчил ингээ урсаад орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хоёр хүчил нийлээд ирэнгүүт сөөргөө буюу улаан хороос сөөргөө үсгэж байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр хамгийн нэгдүгээрт ерөөсөө өглөө босоод нэг аяг сайхан цагаан гатаа ус. За тэр хүмүүсийн яриада шар тос гэдэг маань өөрөө өөх тос ахгүй тий. Тэнгүүд өглөө өлийн илгэн дээр сайхан шар тостой цай, шар тостой кофе гэдэг маань болохоор нэг кофентэй болохоор бас жоохон тийм болох гэдэг тийм. Тэгэхээр шар тосныг халбар шар тос уучхад бол нөгөө зүсөө хөөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өөх тосны юм ороод ирж байгаа учраас зүс маань сайхан зүснийхөө суугаар гадагшлаад хоол боловсруулах зам чи яг нөгөө эрүүл физиологиороо явж ийн гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр нөгөө өвтгөн хатаад байгаа, нөгөө нүүр ам жоохон шарангуй байгаад байгаа, жоохон ядраад байгаа тийм ээ. Энэ хоол боловсруулах зам жоохон цанхааш дүүрээд байгаа ч гэдэг юм. Энэ бүх шинжүүч арилнаа л гэсэн үг. Тэгэхээр өглөө ингээд босонгуудаа одоо сүүлийн үед хамгийн гар доорх материал чи юу гэхээр ерөөсөө өндөг баг шүү дээ. Сайхан нэг ганц шарж бол биш те. Сайхан өндгөө чанаад чансан өндөг чи өөрөө уураг ихтэй шүү дээ. Уурагтай учраас чансан өндгөөсөө идчихэд нэг аяг сайхан цагаан гаатай усаа ч юм. Нэг бол сайхан халбах шар тус уучаад гарахад бол сайхан болно л гэсэн. Аха. Би нэг юм асуумаар санагдлаа л да. Одоо энэ зарим хүмүүс эмнэлгээр яваал Европ талдаа тийм маш олон одоо зүрхний эмчэд, за дотоод шүрлийн эмчэд гэдэг ч юм уу яваад яг ийм дөрвтэй хариуч гэдэг юм уу өвчлөл олж
чадахгүй. Тэгээд гítэл нөгөө сэтгэл санаа цаанаал дэлсээл нэг л болохгүй байна гэл тэгдэлтэй. Тэгээд уламжлалтаар явсан чинь миний одоо тэр юм нэгтцэн тэр юм багцсан байна гэдэг ч юм уу тий. Ийм тохиолдлууд ер нь хэрэг тань дээр бас ирдэг вэ? Тохиолдол аюу хэрэг нэмж байна. Тэгээл манай дасагч юм болохоор сэргийн засах уламжлалтын дасаг байхгүй манай дасаг. Тэгээд манай дээр ирээд эмчилгээгээ хийлгээд сайхан болж байгаа хүмүүс зөндөө байна. Тэгэл нөгөө хүн түрүүн би бас л хийсэн тий. Тухайн хүнээ онцлоод тэгээд манай тасаг бол яадаг вэ гэхээр Европ уламжлалт 2 тасаг эмчилгээгээ хослоод явчихдаг. Дан уламжлалтаараас бас явна. Одоо яг энэ хавар цагт яг наад нөгөө хий хөдлөн гэдэг ба шүү дээ. Хий ариг. Энэ маань бол яг байдаг хүмүүсийн сэтгэл санаа докторгүй басан. Европ шинжилгээнд дээр ямар ч өөрчлөлтгүй байгаад байдаг. Өөрт бүтэн нөгөө зөөрүүд нь байгаад байдаг. Энийг бол ерөнхийдөө бол манай уламжлалт хийж байна. Тий. Ер нь бол уламжлалт эмчилгээ чинь яг ном журмаар нь хийлгэх явах юм бол их гоё шүү дээ. Бие махбодыг өөр нь тэгшдгээд айтайхан сайхан болчихно. Залуучууд маань эдэр насны хүмүүс маань тэр болгон имлэг явахгүй, имлэгээс жоохон зайлс хийх маягтай. Гэхдээ харьцангуй бас нэг үе бодвол их мэдээлэлтэй болчихжээ. Ямар тохиолдолд ер нь уламжлалт имлэгт хандах нь зөв байдаг юм болоо? Тэр болгон бас мэдтгүү шүү дээ бид нар. Яг нэг л ингээл бүх л юм зовирлаад ирэхгүй бол нэг имлэг рүү явахгүй тий. Тэгэхээр ямар цаг үед ер нь уламжлалт имлэг рүү зорж очих нь зүйтэй гэж боддог бай таны хувьд? Уламжлалтын имлэг гэдэг маань за тухайн хүндээ одоо манайхан ингэдэж бүр нэг тартагтлаа тултлаа тий. Нойргүй одоо жишээ нь хүн 7 хоног нойр нь хүрэхгүй байвал бас нэг имлэг орж болно шүү дээ тий. Зарим хүмүүс бүр 3 сар, 4 сар, зарим нь бүр 6 сар жил би нойргүй яваад байна гэд ингээд ирдэг байхгүй. Тэгэхээр нөгөө манай монголчуудын нөгөө эрүүл мэндийн боловсрол өөрсдөө нөгөө урьдчилан сэргийлэх гэдэг юм дээр их хойрог. Ер нь бол одоо жишээ нь тэр хүн маань ингээд уламжлалтын имлэг рүү л би явахгүй болохгүй гэдэг сигналыг бүр тартагтлаа тулж ийж л явна. Ер нь бол одоо ингээд уламжлалтын имлэг заавал чи ийм л бол уламжлалтын имлэгт ирээ гэсэн юм бас байхгүй шүү дээ. Тий. Хүнд жоохон эмгэг жам илрээд, жоохон зовөр илрээд ингэжл байгаа бол очиод нэг сайхан судсаа бариулаад ингээ үзүүлэхэд бол бас л оншны чин тал 80% нь гараад ирнэ. Тэгээд тэрийгэ баттахын тулд Европ яс нэг ингээд онцлогоор хийлгэж болж штэ тийм ээ. Тэгээд энэ дээрээ таарсан бүх хэмжил. Одоо ингэдэг яг энэ хүнд энэ л эмчилгээ хийнэ гэсэн юм бас байдаггүй байхгүй. Уламжлалт чи өөрөө цар хүрээ айгүй их штэ тий. Ийм заслууд нь ч айгүй их. Одоо хүндээ яг тохируулаад ирэхлээр энэ хүнд барай бомб хийнэ, гал эмчилгээ хийнэ, зүү эмчилгээ хийнэ гэд ингээд явна. Тэ бүр нэг одоо бүр айхтар цусны өтгөрөл мөтгөрөлтэй нэг хүмүүс шүү дээ. Одоо олон жил тамхи татчихсан бөхчм орчинд ажилтдаг ч гэдэг. Ийм хүмүүсээс бол одоо заавал бид нар намрал цус авна гэж суугаад иж бас болохгүй. Тэ тухайн хүндээ одоо ойрын болон холын бэлтгэлийн гэж юм хийж агаад тухайн хүндээ баг зэргийн цус гаргаад гаргангууд араас нь сайхан төөнж мөнж төхөө хүн маань айгүй гоо сипгэл бас өдөр. Одоо жишээ нэг хүн байна сая бас манай эмнэлэг дээр ирж байсан. 69 настай тийм. Юурээс ингээд ямар ч даралтны юм уугаад миний даралт юурээс буухгүй байна. За тий би ингээд орой болгон бараад түргэн дуудаал эмнэлэг орох юм. Эмнэлэг орохоор надад нэг юм тусал тариа хийгээл ингээд өгөхөр би зүгээр болж. Тэгэл маргааш нь дахиад миний даралт ихсэж чинь. Ингээд ирж байгаа хүн байхгүй. Тэгэнгүүт тэр маань Европоор явцсан л гэсэн үг байгаа даа шүү дээ тийм ээ. Тэгээ манай уламжлалт тасагт ирээд бид хэд маань үзээд суц шийдэн бариад нөгөө эмчнэртэй одоо ер нь эмнэлгийн ажил гэдэг юм чинь баг хамт олонны ажил. Ганцхан хүний толгоогоор шийдэл энийг хийждэг асуудал ердөөсөө биш. Эмнэлэг айл ч эмнэлэг баг хамт олно тийм байж. Тэгээ бид нар хоорондоо ярилцж байгаад хэдүүлээ нэг жоохон цус гаргачихъя. Хэдийн удаа даал хурж байгаа хүн байсан ч гэсэн жоохон цус гаргая хэвэл. Араас нь жоохон сайхан Монгол төнөө хийч. Тэгээд ирэнгүүт нөгөө ах маань жоохон цус авчингууд. Тэгээд төнөө ичингүүд нөгөө улаа бутарсан байсан өвгөн чи нэг гой цайраал би энэ хөнгөрөөл нойр нь хүрээл ингээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүстэй юу гэх гээд байна гэвэл жоохон ч гэсэн зөөр илрээд тий өөрт жоохон ч гэсэн таагүй байдал үүсээд ирэх юм бол эмнэлэгт хандж байгаарэ. Дур мэдээд гэрээрээ эмчилгээ хийгээ дур мэдээд ингүүл бас л
нэг талаараа зөв байж болох ч нөгөө талаараа бол бас алдаа эндэгдэл гарах маа ерөөсөл өндөртэй болчиход байгаа шүү дээ тийм. Яг байна. За тэгээд маш хэрэгтэй мэдээллийг манай эмч маань хүргэлээ танд маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн манай зочноор Баянзүрх дүүргийн эмнэлгийн сэргээн засах уламжлалтын эмчилгээний тасгийн уламжлалтын их эмч анагаах ухааны магистр уламжлалт анагаах ухааны ахлах зэрэгтэй эмч профессор оролцлоо. Таны ирээдүйн ажил бас эрүүл мэнд бүх зүйлд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.